2 хөтөлтийн шатанд хөтөлгөрийн нэрийн жагсаалтын дагуу бүрэн зөв хөтлөгдсөн, хуудас дугаарлсан дотоод товёог баталгааны хуудас үйлдсэн баримтанд үдэж хавцлах ажил хийгддэг. Үдэж хавцлах ажиллагаа нь баримтын бүрэн бүтэн байдлыг хангах, гэмтэл үүсгээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой байдаг. Ийм учраас архивын баримтыг үдэж хавцлахдаа уламжлалт болон орчин үеийн аргыг хослуулан үдэх боломжтой байдаг. Тухайлбал олсон утас, сур, хувин давуу утсыг ашиглаж үдэж хавцлахаас гадна сүүлийн үед хуванцар гуурсыг халааж тавлан үдэх аргыг түлхүү ашиглах болсон байдаг. Өнөөдрийн байдлаар ихэнх архивууд бор картоны хавц ашиглан үдэж хавцлах ажлыг түгээмэл хэрэглэх болсон учраас энэ аргаар архивын баримтыг хэрхэн яаж үдэж хавцлах аргачлалыг танилцуулъя. Архивын баримт үдэж хавцлах ажлыг эхлүүлэхийн өмнө ажилтан бүр хөдөлмөр хамгааллын хувцас сэргэлэл болох халаад, хоримогч, ханцовч, бээли, амны хаалт, нүдний шил, гуравч зэргийг бүрэн гүйцэд зөв өмсөж хэвших хэрэгтэй. Мөн үдэж хавцлах ажил хэрэглэгдэх тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон бусад материалыг бэлтгэх шаардлагатай байдаг. Үүнд альчуур, цавуута цаас, өрмийн хушуу, харандаа, зүү тэвнэ, цэвэр ус, ирмэг гаргагч, багс биер, хувин даван утас, шугам, цаас зүсгч, хайч, үдээс авахч, цаасны худаг, цахилгаан гар өрөм, шөвг, баримт цоологч төхөөрөмж гэх мэт багаж хэрэгслийг бэлтгэнэ. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган эрсдэл үүсгээс урьдчилан сэргийлэх зорилгоор цахилгаан багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах нь чухал байдаг. Үүнд тоног төхөөрөмжийн асаагч товчлуур, залгуурын хэвийн ажиллагаа, хамгаалтын бүрээсний бүрэн бүтэн байдал, эргэлдэх хэсэгт өрмийг хөдөлгөөнгүй бэхлэх, эргэлтийг зөв тохируулах, өрмний эр мохсон эсгийг сайтар шалгах шаардлагатай. Мөн хурц эртээ цаасны хутга, хайч, шөвг, цаас зүсгч, тэвэн зэрэг багаж хэрэгсэлтэй болгоомжтой харьцаж, зориултын бус бариулаас барихгүй байх, эргэлтэн цоолсон өрмөнд гар хүрэхгүй байх зэргийг мөрлөг болгон ажиллах нь чухал. Архивын баримтыг дараах үе шаттайгаар үдэж хавцалдаг. Үүнд нэгдүгээрт нь баримт хүлээж авах үе шат. Энэ үе шатанд үдэж хавцлах шаардлагатай задгаа баримтын бүрдлийг хуудас нэг бүрчлэн шалгаж бүртгэл үлдэнэ. Өөрөөр хэлбэл тухайн баримтанд зураг төслийн дэлгэмэл баримт, гэрэл зураг, А5 хэмжээтэй хуудас байгаа эсгийг нэгтлэн шалгаж, тэгшлэгч модон хавтанд баримтын дээд болон зүүн талыг тэгшлэн хуудсыг дугаарын дагуу дараалуулж өрнө. Мөн тухайн баримтанд хуудсыг төмөр үдээсээр үдсэн тохиолдолд үдээс авахч ашиглан төмөр үдээсийг авах шаардлагатай. Хавцас бэлтгэх үе шат. Хавцыг зүсэж бэлтгэхдээ картоны ширхгийг зөв сонгох шаардлагатай бөгөөд баримтын дээд болон доод захаас тус бүр 2-3 мм илүү байхаар хэмжээ тэмдэглэж картон зүсгэж машинаар зүсэж бэлтгэнэ. Баримтыг цоолж нүхлэх үе шат. Их баримтыг цоолж нүхлэхдээ баримтын зүүн талаас 1.5 см, дээд болон доод ирмгээс 4 см-ийн зай авч харандаагаар тэмдэглэгээ хийх бөгөөд голын үлдсэн хэсгийг 3 тэнцүү хэсэгт хувааж мөн адил тэмдэглэгээ хийнэ.
Зузаан баримтыг цоолж нүхлэхдээ цахилгаан гар өрөн болон баримт цоолох төхөөрөмжийг ашиглах бөгөөд цоологч өрмийн диаметр 4 байх нь илүү тохиромжтой. Их баримтыг цоолж өрөмтөхдөө өрмийн хошууг баримтын тэмдэглэгээ хийсэн хэсэгт эгт дээрээс хөдөлгөөнгүй байрлуулан дунд болон долоовор хурууны завсраар өрмийн хошуу гарч ирэхээр зөв барьж аюулгүй ажиллагааг ханган өрөмтнө. Нимгэн баримтыг цоолж үдэхдээ шүвгийг ашиглах нь илүү тохиромжтой байдаг. Баримтыг өрөмдөж нүхэсний дараа цоорсон нүх хөвсөж товоосон байдаг тул цохиж тэгшлэх шаардлагатай. Баримтыг үдэх үе шат. Баримтын нимгэн зузаанаас шалтгаалan баримтыг үдэхэд шаарддаг хөвөн давуу утасны уртын хэмжээг тогтоохдоо баримтын нуруу хэсгийг бүтэн орож баримт үдэхэд шаарддаг утасны хэмжээг тооцож тастан авна. Тастан авсан утсаа зүүнд сөвлөн утасны үзүүрийг уйж зангидан оёход бэлтгэнэ. Архивын баримтыг үдэж хавцлахдаа эхлээд их баримтыг дангаар нь үтнэ. Ингэхдээ цоолж нөхөлсөн задгаа баримтаа хүндрүүлэгчээр дарж хөдөлгөөнгүй болгон дээд талын цоолсон нүхээр утсаа оруулж хоёр дахь нүхээр гарган гогцооруулж уйж зангидах ба нүхнүүдэд сүлжин орох маягаар ойж уяаг чангалж татна. Хавцанд давхар үдэх үе шат. Зүсэж бэлтгэсэн хавцанд баримтын зузаанд тохирсон нуруу гарган нугалж дангаар үтсэн баримтаа угсран хүндрүүлэгчээр хөдөлгөөнгүй дарна. Үүний дараа нэмж нүх гаргалгүй эхний цоолсон нүхээр шүүгдэг нүх гаргаж дээрхийн адил давхарлан үдэх бөгөөд ойдлыг дагуулan цавуутай цаасаар дарж наана.
Зүсэж тэгшлэх үе шат. Хавцны илүү хэсгийг зүсэж тэгшлэхдээ баримтын баруун цахаас 2-3 мм илүү байхаар тэмдэглэгээ хийж зүсэж явна. Долоо, ажлын чанар шалгах үе шат. Энэ нь үдэж хавцалсан баримтад нэгтэн шалгалт хийх үйл явц юм. Өөрөөр хэлбэл хуудас үдэлтэнд оролгүй сул үлдсэн, бичвэр үдэлтэнд орсон эсхийг нэгтлэн шалгах явдал юм.